Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт бараа таваараа солилцох худалдагтай торгоны замын тэмээ 100-аас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүй хэлбэр болох биржийн системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржид өдөрт дунджаар 4-4.5 тэрлион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэлж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хөдөлмөрөө хүнийг бий болгож өгсөн эртний нэгэн сайхан үгээр өнөөдрийн дугаар эхэлж байна. Дэлхийд дээр өнөөдөр хүмүүс биеийн болон оюун ухааны хөдөлмөрийг эрхэлж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд техник хэрэгсэл хурдцтай хөгжихийн хэрээр хүмүүс оюун ухааны хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэх болсон байна. Энэхүү боломжийг олгогч нь Forex юм. Та өмнөх дугаараар бирж буюу мөнгөний үйлчлэл хөгжлийн талаар сонссон байгаа. Харин өнөөдрийн дугаараар Forex-т алхаж ороод яаж данс нэг талаар та бүхэнд үзүүлэх болно. Ингээд бүгдөө хамтдаа алхан орцгоё. Санхүүгийн зах зээл дээр гүйлгээ хийж, төрөл бүрийн санхүүгийн хэрэгслийн аншийн зэрүүнээс мөнгө олдог хүнийг трейдер гэдэг. Улс орны эдийн засгийн байдлаас үл хамааран зөвхөн өөрийн хөдөлмөрөөр өндөр хөлс олох мэргэжил трейдерүүдэд дарга гэж байхгүй, ажилтан гэж байхгүй, нас хүйс боловсрал харгалзахгүй хүн бүхэнд хүрэлцээтэй, өргөн багтаамжтай энэ зах зээл дээр өрсөлдөх гэж байхгүй. Бизнесмен хүнд өдөр болгон тулгардаг хүнд суртал, тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт огт шаардлагагүйгээс гадна уг мэргэжлийг эзэмснээр та ажиллахаа хэрэггүй юм. Ажлын байрт нь тантай хамт байна. Мөн үүнээс гадна та ажлынхаа хажуугаар нэмэгдэл орлого олох боломжтой. Үүнд зөвхөн хүсэл мөрөөдөл, зорилго байхад л хангалттай. Трейдер хүний үйл ажиллагааны гол зорилго нь зах зээлд ирж буй санхүүгийн мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ өгч түүн дээр тулгуурласан урьдчилсан дүгнэлтийн үндсэн дээр санхүүгийн активыг өөрт ашигтайгаар арилжаалахад оршин. Ингээд та трейдер боллоо. Гэхдээ шууд биржийн тоглолтод орохгүй эхлээд дадлага туршлага хийж суралцсан. Энэ нь танд хийсвэр данс нээж өгнө гэсэн үг. Жишээ нь танд 50,000-аас 100,000 долларын хийсвэр данс үүсгэж өгөх ба харин арилжааны бусад үйл явц ханшийн өөрчлөлт нь жинхэнэ байна. Тиймээс та сурах хүртлээр тэрхүү хийсвэр дансаараа тоглож болох ба дадлага туршлагатай болонгуудаа жинхэнэ мөнгөөр жинхэнэ арилжаанд оролцож болно гэсэн үг. Одоо та бүхэндээ Forex-ийн туршилтын данс нээх буюу анхлан оролцогч мэдүүлзэх зүйлсийн талаар танилцуулъя. Та бүхэнд энэ удаагийн дугаарт дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн дугаарт арилжааны бодит данс нээх талаар оруулах болно. Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай. Данс нээхдээ оруулж буй бүртгэлийг бүрэн гүйцэд бөглөх дадлагын данс тул таны нэр овог заавал үнэн зөв байхыг шаардахгүй бөгөөд таны мэйл хаяг л үнэн байх хэрэгтэй юм. Таны дансанд нэвтрэх нэр буюу username таны хэн нэгний өгсөн нэртэй давхацгааргүй байх шаардлагатай. Нэвтрэх нууц үг нь том жижиг үсэг тэгээс 9 хүртэлх тоо оролцсон 6-аас 15 тэмдэгтэд багтах хэрэгтэй бөгөөд түүн дотор нэг ижил цифр 2-оос илүү байхгүй байх хэрэгтэй. Хэрвээ таны бүртгүүлсэн хэсэгт алдаа гарвал таны данс нээгдэхгүй бөгөөд алдаа гарсан хэсэгт улаан бичгээр алдааг тайлбарлан гарч ирнэ. Та алдааг засаад дахин гүйцэтгснээр таны данс эцэслэн бэлэн болно гэсэн үг. Үзэгч та бүхэн Forex-ийн хийсвэр дансыг гэртээ ч юм уу эсвэл хаа нэг интернет байгаа газар өөртөө нээж өгч болох юм. Харин бид нар гудамжинд явах хинэгнээс санал аван Forex-ийн хийсвэр дансыг нээж өгнө. Магадгүй тэр хүн зөвшөөрөх юм бол цаашаа бодит дансан дээр ч тоглож болох юм. Энэ бол таны сонголт. Сайн байна уу? Дрим тэргээ. За баярлалаа. Тэгэхээр бид нэг юу хийж байгаа юм л да. Санхүү эдийн засгийн тийм танин мэдхүн нэвтрүүлэг хийж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн маань зорилго бол өнөөдөр санхүүгийн хямрал нэлээд байна шүү дээ, тий. Бас Монгол залуучуудаа эдийн засгийн эрхчлэлд түрээс гэдэг үүднээс энэ хүн нэвтрүүлэг хийж байгаа маа. Тэгээд та Forex гэж сонсч байсан уу? Сонсч байсан. Тэгэхээр ер нь мэднэ гэсэн үг Forex-ыг.
Зүгээр сонсч байснаас аашгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө төвчхон танд мэдээлэхэд бол Forex гэдэг юм л тийм ээ. Маш том хөрөнгийн биржийн зах зээл дэлхий дээр нэлээд том биржийн зах зээл байдаг. Энэ мэнс Монголд ороод ирсэн. Монгол улс Forex аль бисний төлөөлөгч Аваад гэдэг компаниас нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Эндээс бид нар бас ингээд өнөөдөр энэ санхүүгийн тийм ээ хямралын үед бас залуучуудаа эдийн засгийн тийм нэг хөдөлшгүй санхүүгийн хямралын үед бас нэг тэнцвэр алдахгүй тийм нөхцөлтэй бас нэг тийм нэг одоо өөрийн ажил нас хөөс харгалзахгүйгээр тийм ээ. Тийм нэг ажлын нэг тийм давхар байртай болоосаа гэсүүднээс энэ дугаарыг хэмжиж хийж байгаа юм л да. Хэрвээ та боломжтой бол бас зав чөлөөтэй бол хэрвээ сонирхож байгаа бол бас бид нартай цуг яваад ингээд энэ Forex-ийн ертөнцөөр бас танилцах тийм ээ. Тийм боломж танд байна уу? Тэгэхээр одоо би яг яа нэс үг үү? Ер нь бол ингэс үг л дээ. Нэвтрүүлгийн зорилго нь бол мэдээж та болсон мэдж байгаа тийм ээ. Одоо та бид нартай цуг яваад одоо Аваад тэгээд Монголд одоо Forex-ийн аль бисний төлөөлөгч компани дээр очиод хоёлоо очиод тийм ээ. Би тэнд өөрөө ч ингээд танилцлаа. Тэгэхээр тэнд сайхан өөрөө ч ингээд анхан шатны биржийн тэр анхан шатны мэдээлэл мэдлэгийг өгчих юм. Тэгээ өөрөө цаашаа хөвсөө сонирхох юм бол танд ингээд тэр бирж дээр тоглох, биржээс тэр ашиг олох анхан шатны тэр дансыг танд нээгээд өгнө. Танд ингээд энэ бол ерөөсөө нэг удахгүй цаг хугацаа авахгүй юм байна. Танд ингээд таалагдах юм та цаашаа яваад бүр цаашаа ингээд аль бисний аяг өөрийн дансан дээр тоглоод ингээд биржээс ашиг олох тэр бүх боломжийг бид нар тэр Аваад Трейд компани танд бас олгоё гэж байгаа юм л да. Танд та өөрөө сонирхож байгаа бол. Дээр нь та завтай байгаа шүү дээ. Хэр удах юм бол энэ? Өөр нь удахгүй дээ. Ер нь нэг удахгүй дээ. Тэгвэл сонирхоод үзье. Тэхөө. За баярлалаа. За тэгэхээр үзэгч ямар ч гэсэн нэлээ олон хүнээс үгүй гэсэн хариулт авсны эцэст бол энэхүү залуугаа оллоо. Тэгээд одоо бүгдээрээ Аваад Трейд рүү очиод энэ залуугаа одоо анхан шатны биржийн мэдлэг тэрхүү мэдээллүүдийг өгье. За явцгаая. За тэгэхээр нэр бас бидний ажилд бас туслаад зөвшөөрсөн байж хэрэглээ. Хоёул нэр танилцъя. За. Ганбаатар. Тэгэхээр Forex-ыг ерөн сонсч байсан тий. Өнөөдөр бас дэлхийн нийтээрээ бол энэ хөгжингүй орнууд одоо энэ Forex-ыг залуучууд маш их сонирхож Forex-ийн зах зээл рүү орж тэрнээс өөрсдийнхөө тий хүсэл мөрөөдлийг биелүүлэх тийм боломжтой болоод байгаа юм байна л да. Тэгэхээр өөрөө яг одоо ямар ажил хөдөлмөр эрхэлдэг вэ тийм ээ? Тэр талаасаа бас танилцуулаач. Би хуваараа. Тэ. Ямар мэрэгжилтэй вэ? Би барилгын салбарын хүн. За. Тэр өөр чин цаг зав ер нь ямар шүү вэ? Одоо ингээд офис ажил өглөө 9-өөс 5 цаг хүртэл байдаг шүү. Тэрэн шиг үү? Үгүй ер нь тэгээд барилгач өөрөө удирдлагын жанртай ажил. Тэгээ ер нь цаг завгүй үед бол ер нь их завгүй шахуу. Тэгээд ер нь ажил зогссон ч юм уу ер нь янз бүр дээ. Ер нь тэгтээ ажил ихтэй үе нэх. Тэр одоо танай яг удирдал эхэлж байгаа юм шүү дээ ажлын тийм ээ. Тэр биржийн бизнес одоо энэхүү тоглолт маань яадаг вэ гэхээр та одоо өвөл амарч явах та хийж болно. Та өглөө ажилд яваад цайныхаа цагаар бас орж болно. Ажлаас ирээд гэртээ амарч явах та бас оржлох тийм боломжтой. Энэгээр маш давуу талтай. Тийм билээ. Тэр өнөөдөр монголчуудын хувьд бол эдийн засаг нэлээд хурц хямарсан байгаа тийм ээ. Таны хувьд хэр мэдрэгдэж байгаа юм? Мэдрэгдэл байх уу? Ганц бие биш энэ ч одоо тэр чигээрээ л ба шүү дээ. Тий. Тэр танд мөнгө хэрэгтэй юу? Мэдээж мөнгө хэрэггүй юм гэж юу байх вэ? Тий. Тэгэхээр та чөлөөтэй цагаараа амралтынхаа цагаар ч юм уу тийм ээ. Бирж Forex-д орснороо тэр биржийн маш их тэр одоо хязгааргүй урсах тэр зах зээлээс өөрийнхөө оюун ухааны чадамжаар оюун ухааны тэр дүн шинжилгээнийхээ үр дүнд одоо тэр валют доллар ашиг олох тийм боломжтойгоор бол нэлээ давуу талтай. Тиймэрхүү зах зээл байгаа. Тэгээ ямар ч үсээ очиж сонирхоод үзье тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн дугаарт Удамжаас энэхүү залууг боллоо. Тэгэхээр манай хүмүүс даваагийн залуу байгаа. Тэгээд өөрөө бас Forex-тэй эхний удаад сонирхоод үзсэн байгаа. Тэгээд за танилцах баяр. За сайн боцох. За тэгэхээр одоо Forex-ийн талаар ер нь
ордон сонсч байсан уу? Гэнэ багсаа сонсч лээс. Forex гэхээр одоо ордон яг ямар шиг байдал дээр ер нь сонсч байсан бэ? Миний зүгээр сонсч байсан бол зүгээр нөгөө валютын Аа. зүгээр тийм нэг арилжаад байт юм бол тийм л. Аа. Тэр яг Forex гэдэг нь гадаад солилцоо гэж байгаа. Тэгэхээр энэ дээр хүмүүсийн ойлголт маань бол 8 шарга валютын зах дээр арилжаан дээр байдаг хүмүүстэй адилхан ханшийн зүрэндээс ашиглалдаг гэдэг нь сонссон л бах тий. Тэгэхээр одооны хувьд гэх юм бол энэ ганцхан валютын хослол биш. Ер нь одоо өөрт ч юм бол 536 шиг хөвцөө байгаа гэдэг нь мэдж байгаа шүү дээ. Одоо тэгж л ярьдیں۔ Тэр нь одоо хаагуурч байт юм бас мэдэхгүй шүү дээ. Аа. Тэр яг энэтэй адилхан ерөнхийдөө бол Forex гэж байгаа энэ зах зээлээ гэх юм бол нэлийн өргөөр ойлгох. Одоо хувьцаа, бонд, түүхийд одоо нефт, Улаанбаатар гэдэг тий компанийн хувьцаа дэлхийд дээр одоо топ сонсогчж байгаа одоо Facebook-ийн хувьцаа хэмжил бүх төрлөө ярилж байгаа юм энэ дээр гэж юм л та. Тэгэхээр одоо таны хувьд бол анхнаасаа одоо ингээд ямар ч ойлголтгүй мэдж байгаа нь бол миний зүгээс өгөх зөвлөгөө бол нэгдүгээр энэ дээр бол шууд эхэлж байгаа нь бол эрсдэл гаргаж болохгүй гэж байгаа. Тэгэхээр манай компани зүгээс бол эрсдэл гаргахгүй гэдэг утгаараа одоо дуршлын насыг бол юу вэ? Эхлэх ёстой гэж байгаа. Ер нь заавал эхлэх ёстой. Тэгээ энэ дээр бол та дуршлын данс гэдэг маань бол танд одоо хийсэг мөнгө өгөх ёстой. Гэхдээ $100,000 танд өгнө. Энэ $100,000 бол та бодит арилжаанаар ингээд юу авах ёстой гэж байгаа. Арилжаанд оролцоод дадлахыг гэдэж орох ёстой гэж байгаа. Тэгэхээр та одоо манай суралт харилцсан багш манай ганцам дээр очиод даацаа нийлүүлээд ингээд ямар ч туршлагаа дансаг авч. Дэлхийн санхүүгийн зах дээр AvaTrade-тэй цуг хөл тавьснаар та дэлхийн Монголын ханаас AvaTrade-ыг ашиглаж 7 хоногийн 5 өдөр 24 цагийн турш алт, нефт, валют, хувьцаа, бараа таврын арилжааг өөрийн сүүлийн үеийн ухаалаг утас, ноутбук, компьютер ашиглан арилжаанд оролцсон ханшийн зүрхнээс ашиг олоорой. Дээр нь таны дансанд нээсэн мөнгөн нүгээс хамаарч $10,000 хүртэлх бодит мөнгөн бонус олох болно. Яг одоо бидэнтэй холбоо. Таны найдвартай худалдааны түнш AvaTrade. За сайн байна уу? Сайхан байна. За хэн блэ? Даваа гэж. За намаа ганцхан мэддэг. Би энэ AvaFX-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын шинжээч за нэг талаасаа багш байгаа. Тэгээд танд болохоор өнөөдөр бид нэр энэ AvaTrade гэдэг энэ брокер дээр яаж ажиллах, одоо яаж одоо сургалтын данс нээж ажиллах вэ гэдэг агаа шатны бол ойлголтыг өгнө. За одоо та хаашаа сууж. За тэгээд эхний ээлжинд бол бид нэр AvaFX-ийг бол тань танилцуулъя. За энэ AvaFX гэдэг энэ брокер маань болохоор анх 2006 онд бол Ирландын Дублин хотод бол байгуулагдж ирсэн. За ерөнхийдөө бол энэ Forex буюу валютын арилжааны зуучлах энэ брокер маягаар бол байгуулагдж ирсэн ийм брокер байгаа. За Монголд болохоор энэ брокер маань 2007-8 онод бол орж ирж ирсэн гэж болж байна. За ерөнхийдөө бол монголчуудад Forex арилжаа хийдэг хүмүүсийн хувьд бол энэ AvaFX гэдэг брокер бол анх энэ Forex-ыг бол таньж ирсэн гэж бол ойлгож болно. Төлөөлөгчийн газар хязгаар байгуулагдсан бэгээр 2011-12 онд бол байгуулагдаж байгаа, тогтмол явагдаж байгаа. Одоо тэгээ та болохоор манай энэ AvaFX-ийн Монгол төлөөлөгчийн газрын офис дээр ирсэн байна. За одоо ингээд танд демо данс яаж нэх вэ гэдгийг зааж өгье. За та ингээд энэ манай энэ AvaTrade.com гэдэг энэ сайт руу орсон байна. За одоо энэ дээр бид нэр энэ демо аккаунт гэсэн. За энэ дээр та өөрөө дараад за би танд заавар өгнө, та өөрөө нээж авах. За демо дээр дарч. За ингээд демо аккаунт дээр дарахаар ийм request бүглэх гарч ирж байгаа. Одоо энэ бол таны хувийн мэдээллүүд гэсэн. За энэ дээр нь болохоор энэ фрагмент сонголт байгаа. За одоо энэ дээр нь дарч. За ингээд AvaFX маань болохоор энэ хугацаанд хөгжөхдөө анх болохоор жишээ нь юу гэдгийг AvaTrade Classic гэсэн фрагмент ажилладаг гэсэн бол одоогийн байдлаар 5 төрлийн фрагмаар одоо үйлчлэг үзүүлдэг болчиход байгаа. За бидний хувьд болохоор анхных нь буюу AvaTrade гэдэг фрагм дээр ажиллана. За тэр фрагмаа сонгоод энэ чагталж байгаа. За тэгээд доон хийчихнэ. За тэгээ энэ request-ийг эхлээ бүглэнэ. За мэдээж болохоор өөрийнх нь нэрийг бичнэ. За дараагийнх нь болохоор авгаа бичнэ. За хинийхэн бэ гэдгийг бичнэ. За авгаа биччихнэ. За дараагийнх нь мэйл хаягаа бичнэ. За энэ мэйл дээр болохоор демо данс учраас бид нэр заавал үнэн мэйл бол бүглэх шаардлагагүй ч юм уу хуурамч мэйл ч гэсэн байж болно. За тэгээд дараагийнх дээр нь одоо би энэ фрагм руу орохдоо ямар пассворд хийж орох юм те нууц үг нь юу байх. Өөрөө энийг зохиож өгнө. Зохиож өгөхдөө болохоор үсэг тав хоёлоо орсон байх шаардлагатай. За тэгээ энэ Монголио гэж байгаа энэ дээр утасны дугаараа бичиж өгч чинь.
энэ дээр нь. За тэгээд саамт хийж. Энэ хамаагүй. За наадах нь болохоор $10 байна. За тэгээд саамт. За одоо ингээд бүртгэлээ гэдэг аауд одоо цаашаа мэдээлэл таны мэдээлэл бол очиж. За энэ мэдээлэл очихоор нь 30 секунд бол болдог. За одоо энэ дээр таны username гэдэг энэ тоогоор ирж байна. За одоо энэ бол 89 30 32 гэдэг бол таны username гэсэн. За наадахаа бол заавал тогтоож авах хэрэгтэй. За бид нар бол демо данс нээж байгаа учраас энэ бол одоо демо гэдэг бол би танд тайлбарлах энэ бол хийсвэр данс тийм. За энэ юугаар хийсвэр гэхээр ерөөдөө энэ зах зээл дээр ажиллах сургалтын данс гэж ойлгож байна. Өөрийнхөө компьютер дээр сууж ашиглаж байгаа бол заавал энэ програм тусдаа одоо энэ Forex-ийн арилжаанд орц програм татах хэрэгтэй. За энэ татах заавар нь бол энэ AvaTrade дээр бол байгаа. За одоо энэ компьютер дээр татцсан учраас бид нэр AvaTrade гэсэн сайт руугаа энэ програм руугаа ороод за энэ үн дээр одоо энэ дээр username одоо тэр 80-д өвчин. За энэ дээр пассворд байна. За түрүүн зохиож өгсөн пассвортаа энэ. За энийг demo USD гэдгээр нь сонгоно. Энийг за хоёр дахь нь. За тэгээс логин. За ингээд нэг минут орчим бол энэ програм бол апдейт хийгээд энэ програм руу орно гэсэн. Ямар ч хүнээс одоо цаадаас мөнгө төгрөг гарахгүйгээр зүгээр ингээд нэг сурах төдий. За демо данс гэдэг нь бид нэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр бодит зах зээл одоо харагдаж байгаа график одоо үүн те өнөөдөр алтны ханш одоо 1200 1190-тэй байна гэдэг ч юм уу. За евро USD болохоор 1.18 1.10-тай 1.8-тай байна гэдэг бол энэ явж байгаа ханш үн болохоор дандаа бодит ханшин дээр бид нар хийсвэр мөнгө одоо биш нэг тийм баланс гэж байгаа дүн дээр нь болохоор $100,000 гэж бол орж ирж байгаа. Энэ $100,000 болохоор хийсвэр мөнгөөр бодит зах зээл дээр арилжаанд орцсон сурна. Хэрв та энэ бодит зах зээл дээр хийсвэр мөнгө өсгөж чадчих юм бол та энэ зах зээл дээр бол яах нь тодорхой хэмжээний оролцох туршлагыг хөрвүүлж байна. Энийг өсгөж чадчихвэл би одоо бодит насаа нээхэд бол бас бололцоотой юм байна гэсэн үг гэж ойлгож байна. Forex-ийн зах зээл нь дотроо олон төрөл байдаг. Энэ талаар одоо та бүхэндээ танилцуулъя. Олон улсын санхүүгийн зах зээлийн ойлголт. Зах зээлийг нэг талаас эрэлт, нөгөө талаас нийлүүлэлт үүсч буй талбар гэж энгийнээр ойлгож болох юм. Чөлөөт зах зээлийн онцлог нь худалдагч, худалдан авагчийн чөлөөт сонголт, этгэлцэлтээр суурилсан байдаг. Санхүүгийн зах зээлийг нэг талаас санхүүжилт шаардлагатай байгаа. Нөгөө талаас мөнгө өсгөх гэж буй хүмүүсийн уулзаж буй талбар гэж үзэж болно. Мөнгөний зах. Олон улсын санхүүгийн зах дээр богино хугацаанд хөрвөх чадварыг дээшлүүлэх зорилгоор богино хугацааны 1 жил хүртэлх санхүүгийн хэрэгслүүдийг худалдан авдаг захыг мөнгөний зах гэнэ. Мөнгөний зах нь бусад захуудтай харьцуулахад харьцангуй эрсдэл багтаад тооцогддогч үүнтэй уялдан өгөөж нь мөн харьцангуй бага байдаг байна. Үүнд голлох том 7 валют байдаг. Үүнд Америк доллар, Японы йен, Европын евро, Английн фунт стерлинг, Швейцар франк, Канада доллар, Австрали доллар зэрэг ордог байна. Бараа товарын зах зээл. Хамгийн эртний зах бөгөөд хамгийн анх энэхүү зах зээл үүссэн гэж үздэг. Үүнд орох бүтээгдэхүүний төрлүүд нь газрын тос ба дагалдах бүтээгдэхүүн, энерги, уран, нүрс гэх мэт. Суурь металлууд нь зэс, төмөр, цайр. Үнэт металлууд нь алт, мөнгө, палладинум зэрэг тармил бүтээгдэхүүнүүд ордог байна. Бирж гэдэг нь дан ганц мөнгө буюу санхүүгийн зах зээл биш байх нь. Үүн дотор олон төрлийн биржийн хэлбэрүүд байдаг байна. Та аливаар ч тоглож болно. Энэ бол таны алтан боломж. Ер нь хэр амархан санагдав демо данс нэгтгэхэд. Гэхдээ ер нь нэг тийм хэцүүсэж ер нь жоохон судлаад ингээд суугаад явчихад бол ер нь болох юм шиг. Ер нь сонирхч үзье л гэж бодож байна. Тэр их анх орж ирж байгаа хүмүүсд бол нэгдүгээр биржийн хөдөлгөөн, арилжааны хөдөлгөөнийг мэдхгүй байгаа учраас юунээр эхэлж орох хэрэгтэй гэдэг сонгох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо хөдөлгөөнүүдэд явах юм бол маш олон төрлийн хослууд байж байгаа шүү дээ. Ерөнхийдөө манай компанид гэх юм бол 3000 гаруй төрлийн хослууд байж байгаа байхгүй. Одоо дэлхийн баг бүх улсуудын валют дээр арилжаанд орж болж байна тийм. Ерөнхийдөө нөгөө нэг хөдөлгөөн маань өөрөө ямар хөдөлгөөн явуулдаг вэ гэдэг хослоо олох хэрэгтэй. Тэгээ энэ хөдөлгөөнүүдэд анх орж иж байгаа хүмүүс гэх юм бол маш тийм доктортой хөдөлгөөн явагддаг юм хослыг олох хэрэгтэй байхгүй. Тэгээ хамгийн онцтой хөдөлгөөн юм бол одоо түүхийн нефт гэж тийм. Түүхийн нефтийн өрнөд нийцдэг тийм. Түүхийн нефт гэх нь одоо эрчим хүчний одоо гол их усар болж байгаа юм гэж. Эний юм дээр их арилжаанд орох боломжтой. Тэгээ програмын хувьд гэх юм бол ерөөхдөө их боломжийн тийм easy байдлаар хийгдсэн ийм програм бол байж байгаа байхгүй. Тэгэхээр програмд бол ажиллахад тийм төгтгөө санагдахгүй байна. Тэгэхээр одоо
дараа чи одоо чиний хийх ёстой халах мод ч юу гэхээр чи хамгийн анхны захиалга хийж сурах хэрэгтэй гэж байгаа. Аавд сурна тий, зард сурна. Тэгээ дээрээс нь програм маань өөрөө чиний одоо эрсдлийг багасгах гэдэг төлбөрийн командууд байж байгаа байхгүй. Энэ командуудтай танилцсан тий. Автоматар одоо чи жишээлбэл арилжаагаа суудсан чи тогтсочвол яах юм уу? Гихчээтэйгээр интернет сурал яах. Ийм техник янз бүрийн нөхцлүүд үүсэх боломжтой. Тэгэхээр энэ дээр чи өөрөө програм маань тэр алдаатай ч засах байдаг төр хийгдсэн. Одоо автоматар стоп гэдэг нь одоо захиалгаж автоматар хаагдах тий. Автоматар ашиглаж хаах гэх мэтлэн төлөв эдэртэй бас танилцсан. Тэгээ хамгийн гол ажиллагаа нь өөрөө юу вэ гэхээр энэ өсөлтөнд нь өөрөө юунаас бол шалтгаалдаг вэ гэдэг чи өөрөө сурах хэрэгтэй. Өнөөдрийнхөө дугаард оролцох даваа гэдэг залууга бид нар нэлээд явж байж олсон байгаа. Тэгээ даваа минь өөрийнхөө хүсэл дээр бас Forex-ийн анхны анхлан оролцогчдын туршилтын дансыг тоглож үзье. Ямарсан сонирхоод үзьегээд аваад ирээд бас Монголд халбисны төлөөчийн гадаа ирээд ингээд сургалтанд суугаад ороод ирсэн байгаа ингээд. За сэтгэл ямар байна? Ер нь бол их боломжтой, сонирхолтой юм байна. Ер нь чөлөө цаг мэг одоо сул байж явах үедээ бол энэ чинь нэг гадуур дотор яваад ах юм байхгүй. Тэгээд сайн суралцаад ингэх юм бол ер нь их боломжтой. Тодорхой хэмжээний сайн суралж чадвал бас нэг тодорхой мөнгө төгрөгч олох боломжтой юм байна. Сургалтын дансан дээр суугаад яг ямар тоглолтод нь оров? Тэндээс одоо ямар нэг доллар ч юм уу юм хожив уу? Нэг доллар Е2-ийн ханшийн зөрүүн дээр нэг тоглолт хийж үзлээ. Тэгээд ерөнхийдөө бол боломжтой бас нэмэх рүүгээ ашиг руугаа ер нь орсон. Их л ер нь хүлээц, их л төвчээр тэгэл их л ер нь судалгаал хэрэгтэй байна да. Бас оюуханы тоглолт эдийн засгийн судалгаа бол нэлээд чухал юм шиг байлаа. Бас мэдрэмж их орох юм шиг байна. Хамгийн гол нь бас гадуур дотор ингээ яваа те цаг хугацаа алдаад байхгүй. Хаанаас ч бол хаанаас бас оролцож болох юм байна. Тэрүүгээр их аятайхан таалагдлаа. Хэрвээ өөрөө хүсэх юм бол те манай аваад ирээдийнх өөр чинь туслаад дахин одоо сургалтын биш бодит дансан дээр тоглох боломж бүх болцоо гэж хангаад эхэл. Бүр хүсэх юм бол 7 хоногийн сургалтаа үнгүй болдог. Сургалтандаа бас суугаад ингээд цаашаа Forex-ээр ер нь явж болох тэр боломжийг ч өгнө гэж байгаа. Энэ дээр ямар бодолтой байна? Ер нь цаашаа ингээд явах. Энэ дээр өөрийнхөө яваханд мэдээж цаг зав гаргалгүй яах вэ? Тэгээд эдний тэр сургалтын хичээлийн цаг барьж гисэн ер нь их боломж юм байна. Ажлын цагаас бус цагт, ажлын бус цагт оройгоор сургалт явагдав. Тэр нь бол их боломж. Өдөр нь ажиллаа амжуулж оройн суухад бол ер нь боломж юм. За тэгэхээр ер нь бол цаашдаа бол Forex-ийн ертөнцид л одоо Virgin тоглолтод л оролцсноо тий? Ер нь орж үзнэ. Ер нь хүчээ үзнэ шүү. За амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгч та өөрийнхөө оюун ухаанаар баялагийг бий бүтээх боломж байгаа. Энэ бол Forex-ийн аль бисний төлөөлөгч Ава Трейд юм. Танд амжилт хүсье. Үн төрлөختөн үүснээс хойш өнөөгийн ухаан түмэн болсон хурцтай хөгжлийн гол тулгуур бол харилцаа холбоо, худалдаа, тохиролцоо юм. Улс үндэстэн хийсэн бүтээсэн нээлт, бараа таваараа солилцох худалдагтай, торгоны замын тэмээ зугаанаас эхлэн олон үе шатыг дамжсны эцэст өнөөгийн хамгийн хөгжингүү хэлбэр болох Virgin системийг гаргаж иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд дээрх хамгийн том санхүүгийн зах зээл болох Foreign Exchange буюу валютын биржилд өдөрт дунджаар 4-өөс 4.5 тэрлион доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилдээ 5-8%-аар өссөөр байна. Монголчууд бид дэлхийд дээрх анхны үнэт валют болох Чингис хааны алтан гэрэг бий болгосон түүхтэй. Тэгвэл бид өнөөдөр дэлхийн санхүүгийн хөгжилтөд хэд зэрэгцэж байна вэ? Хэрхэн зэрэгцэх вэ? Хүн бүрийг асар их боломж бүргэж тойрч байдаг. Гагцхүү түүнийг алдалгүй олж харах нь чухал юм. Энэ бол үл хямрах санхүүгийн үүсвэр. Энэ бол амьдралын ухаан. Энэ бол маш том боломж. Big chance.